Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 100 жилийн хойд тохиож байгаа энэ өдрүүдэд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх хот байгуулалт, барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын үе үеийн төлөөлөлтөд төрийн ордонд уулзалт хийж баярын мэндчилгээ дэвшүүлэн мөн салбарын шилдэг инженер албаагчдад төрийн дэд одон медалийг гардууллаа. Одком барилга угсралт компанийн үйлдвэрийн дарга зөвлөх инженер Бэх Учрын инфод Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар алтан гац содонгоор шагналлаа. Эколд инженерийн хувьд Монгол улсын барилгын салбарт тэр дундаа сан техник угсралтын салбарт түүжээлж 35 дахь жилийн түүхийг бичиж яваа Одком холдинг компани бүтээн байгуулалтын ажлын 80 орчим хувийн ажилд гар бие оролцож 28 дахь жилдээ ажиллаж байгаа шилдэг инженерүүд нэрлээ. За би нийтдээ барилгын салбартаа энэ Одком холдинг компани 28 жил тасралтгүй ажиллаж байна. За тэгээ өнөөдөр төрийн дэд одон медаль алтан гац авсандаа маш их баяртай байна. Тэгээд компани хамт олондоо буюу гэр бүлдээ, их нэртэй, мөн ах эгч дүүнэртэй бүгдэнд нь эрүүл их хамгийн сайхан хүсье өрөөё. За тэгээ би энэ сантехникийн инженер гэдэг мэргэжлийг бол барилгын коллежид сурч эзэмшсэн байгаа. Манай мэргэжлийн багш, ангийн багш, мэгмөрсөрөн багштай мөн эрүүл их хамгийн сайхан бүхний хүсье өрөөё. За намайг анх сургууль төгсөөд энэ ажлын гараагаа эхлэхэд манай төрийн шагналт мөнх бат захирал маань их дэмжлэг болж намайг анх амьдралын энэ ажлын их гараанд бол анх хөдөлж энэ сантехникийн ажил мэргэжилт бол намайг хөдөлж оруулж ирсэн юм аа. Одоо тэгээд мөнх бат захиралтай бол мөн компанийнхаа нийт хамт олондоо инженерийн нэг ажилчтай бас эрүүл их хамгийн сайхан бүхний хүсье өрөөё. Одком холдинг анх 1991 онд захилгаан сантехник угсралтын нэгдсэн трестээс салбарлан хувьчлагдаж анхны компани байгуулж байсан түүхтэй бөгөөд өнөөдөр барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, агаар салхивч, эрчим хүч дулаалга, цахилгаан, импортын худалдаа, банк бус санхүүгийн байгууллага чиглэлээр 8 охин компанитай 300 гаруй ажиллах ёстой болж өргөжөнд хэлжээ. Одком холдинг сантехник угсралтын салбартаа манлайлагч мэрэгчсэн хамт олон бөгөөд Улаанбаатар хотын сантехникийн магистрал шугамын шинжилгээ зэрэг томоохон бүтээн байгуулалтууд тэдний нэрийг хуудсалдаг билээ. Мөн өнөөдөр Сүхбаатар аймагт инфод инженерээр ахлуулсан төслийн ажил амжилттай үргэлжилж байна. За инфод ах маань хамгийн анх манай компанид ажлын гараа нь бол сантехникчээс эхлээд ер нь бол талбай даамал инженерээр мөн ерөнхий инженер за өнөөдөр бол Одком хөсөлт компани үйлдвэрийн дарга гэдэг ингээд 28 жил энэ компани түүхийг хамт бүтээлцсэн байна. За инфод ах маань уг компани ер нь 35 жилд хэрэгжүүлсэн төслүүдийн ер нь бол 70-80% бол бүгдэнд нь ер нь бол гар бие оролцсон байдаг. Энэ бол манай компани бол маш их инфод ахтай талархдаг. За инфод ахыгаа тэгээд томоохон хэрэгжүүлсэн төслүүдийг дуртах юм бол Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай багц 2 төсөл мөн Улаанбаатар хотын магистрал 11-ийн гээдэ мянган голчтой шугамын барилга угсралт хийсэн. За өнөөдрийн байдлаар бол Сүхбаатар аймгийн Дарганг суманд инженерийн шугам суулжээ, дид бүрц төслийг бол удирдаад аваад явж байгаа. Тэгвэл тахтаа бол ер нь ажилд орсон цагаас эхлээд маш олон төслүүдээр ер нь хамт ажиллаж байсан да. Ер нь Сүхбаатар аймгийн бүхэл сумдаар тэр хамтарч ажиллаж байсан. Миний ер нь талбай барилга угсралтын ажлын бол яг ажлын маань багш шүү дээ. Энэ чинь яг нэг практик багш шүү дээ. Би яг их сургууль төгсөөл анх хаанч ажиллаж байгаагүй анх Одком холдинг компанид орж ирэл бэлцэн үйлдвэр тохиолдогч ирэхэд их бол үйлдвэрийн даргаар байсан. Ер нь талбай барилга угсралтын ажил амжилттай тухайн төсөл талбай дээр амжилттай хэрэгжих хэсэг нь бэлцэн үйлдвэрээс ирж байгаа урдсан бэлтгэл хийцүүд хэрхэн зураг төслийн дагуу хэмжээ алдаагүй шанарын шаардлага хангасан бэлцүүд ирэхээс 100% шалтгаалж идэг. Ерөөсөө энэ бэлцэн үйлдвэрт хийж байгаа жижиг деталь хийцээс том тохиолж бараа бүтээгдэхүүн болтол бүх хийцүүдийн хэмжээ, зургийн дагуу хэмжээ, өнгө зүс бүх юмыг яг зургатаа тулгаж хийх шаардлагатай байдаг гэсэн. Бэлцэн үйлдвэрээс муу хийц хэлээр бол тухайн төсөлд барилга угсралтын талбай ажил төрөл фейлнэ гэсэн үг.
Манай компани намайг аль орсоос хойш ер нь бол бэлдсэн үйлдвэрээс шаардлага хангаагүй тийм бэлдсэн бол талбай дээр ер нь нийлүүлэгдэж байгаагүй. Ингээл давхвал массан төлөвлөлт хийдэг юм шиг зураг массан уншдаг гэсэн үг. Ер нь бол нэг шууд ингээд ажлыг аваад хийхээс өмнө массан зураг уншиж төлөвлөлт хийж өөрийн тийм одоо ноор хөтөлж явдаг тийм зан чанартай бол би тэрнээс их суралцж явах юмсаа гэж боддог.